Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай яриг ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Daniel Finlay Johnson Австралийн Когора, New South Wales амьдардаг 31 настай эмэгтэй. Тэрээр өөрөө амьдардаг хотдоо нэгэн цэцэрлэгт цэцэрлэгийн багшаар ажилладаг. Даниэлийн хувьд тэрээр спортод маш их дуртай нэгэн бөгөөд сүүлийн 25 жилийн турш хөл бөмбөг тоглож бүр өөрийн гэсэн эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн багийг хүртэл бүрдүүлсэн. Даниэлийн хөл бөмбөгийн багийн гишүүд түүний талаар ярихдаа Даниэл бол маш идэвх зүтгэлтэй хичээнгүй хүн. Даниэл эргэн тойронд байгаа бүх хүмүүсээрээ хайрлагдаж хүндлэгдсэн үзэсгэлэнтэй эмэгтэй. Түүний бусдыг ойлгох, бусдад туслахыг үнэн сэтгэлээсээ хичээдэг зэрэг нь түүний хамгийн гайхалтай зан чанар нь хэмээн ярьсан байдаг. Даниэлийн гэр бүлийнхний хувьд түүний аав ээж хоёр нь түүнийг бага бахтан салж хоёр тийш болцгоосон. Аав ээж хоёрын салалт Даниэлд маш хүн дээр нөлөөлж, одоо хүртэл тэр хүндхэн байсан үеуд нь үе бодогдоод сэтгэлээр ундаг талаараа Даниэл нэгэн дотны найздаа ярьсан байт юм байлээ. За аав ээж хоёрын салснаас хойш Даниэл ээжтэйгээ мөн төрсөн ах Блэктэйгээ хамт гуруулан амьдрах болсон. Гэхдээ ах Блэкийн тусдаа гарснаар Даниэл ээж Жакитайгаа хамтдаа амьдарч эхэлсэн байдаг. Даниэл Жаки хоёр хоорондоо маш дотно бие биетэйгээ бүх зүйлээ ярилцаж яг л найзууд шиг байдаг. Цаашлаад Даниэлийн хувьд тэрээр маш нийтэж, олон найз нөхөдтэй, хүмүүстэй маш хурдан дотносдог тийм төрлийн хүн. За хэдийгээр Даниэлд гэр бүл нь болон найз нөхдөд байсан хэдий ч тэрээр болцоонд гарч найз залуутай болж цаашлаад гэр бүл зохиохыг хүсэх болсон. Тиймээс тэрээр Bumble гэх болцооны апыг утсан дээрээ татан ашиглаж эхэлсэн ба удалгүй 33 настай Ашли Гади хэмээх залуутай танилцдаг. За Даниэл Ашли хоёр хэдэн хоногийн турш хоорондоо утсаар ярин зурвас бижилтсэж агаад 2022 оны 12 дугаар сарын эхээр хоёр ч удаа болцоонд гарч оройн хоол хамтдаа эцэцгэлсэн. Хоёрхан удаа болцоонд гарсан ч Даниэл Ашли хоёр нэг нэгэндээ нэлээ их таалагдчихсэн тул тэд ярилцж агаад албан ёсоор үерхэж эхлэхээр шийдсэн ба хоёр дахь болцоон дээрээ Даниэл Ашлиг ээжтэйгээ хүртэл танилцуулсан байдаг. Даниэлийн ээжийн хэлж байгаагаар бол тэр хизээж өмнө нь эргэн тойрныхон хүмүүсийг болцож байгаа эрэгтэйтэйгээ танилцуулж байсан удаагүй. Тиймээс Даниэлийн эргэн тойрны бүх л хүмүүс Даниэл Ашли хоёрын харилцааг нэлээд гүнзгийрч байгаа юм байна гэдгийг энэ үед ойлгосон байдаг. Гэтэл үнэндээ тэд ердөө 2 удаа л болцоонд гарсан. За Ашли Даниэл хоёрын маш хурдан дотноссон өөр нэг шалтгаан нь гэвэл тухайн үед Ашли Даниэлийн нэгэн адилаар гэр бүл зохиож үр хүүхэдтэй болохыг удаан хугацааны туршид хүсэж энэ тухай төлөвлөж явсан гэдгээ Даниэлд хэлснээр Даниэл ч үүнд нэтгэсэн. Үүнээс гадна Даниэлийн өөр нэгэн дотны найзынх нь хэлснээр бол Даниэл Ашлид маш ихээр татагдаж найзуудаа Ашлид бүр дурлцгаад байгаа талаараа хүртэл ярьж исэн удаатай. За 2022 оны 12 дугаар сарын 17-нд Даниэл Ашли 2 3 дахь болцоогоо товлож Даниэлийн найзууд дундаа зохион байгуулсан 100 сарын үдшилтэд хамтдаа орцгоосон. Даниэлийн найзуудын тэрхүү үдшилт нь Marsden Park-д байх нэгэн бааранд болсон ба Ашлиж Даниэлийн найзуудтай танилцсан. Тэд хамтдаа цагийг маш хөвгөлтэй өнгөрүүлж ирсэн. Үдшилт дээр байх үедээ Даниэл Ашли хоёр нэг нэгнтэйгээ маш дотно байгаа Даниэлийн найзуудад ил тод байсан бөгөөд тэд яг л үерхэж эхлээд хэдэн жил болчихсон хосууд юм шиг л харагдчихсан. Мэдээж Даниэлийн Ашлитай хамт ийм аз жаргалтай байгааг харсан найзууд нь ч гэсэн түүний өмнөөс бүгд л баяртай байсан гэдг нь ойлгомжтой. Учир нь Даниэл өмнө нь тийм жоглон хүнтэй болцож харилцаа үүсгэж байгаагүй. Ашли бараг л түүний анхны албан ёсны найз залуу байсан гэж хэлж болно. За үдшилтийн үеэр тэд бөөнөрөө тоглоом тоглолцоон нэг нэгнээсээ асуулт асууж эхэлсэн. Тоглоом үргэлжилсээр Даниэлаас асуулт асуух үе ирэх үед үдшилт дээр байсан хэн нэгэн нь түүнээс өмнө нь one night stand буюу дүнгэж танилцсан хэн нэгэнтэй нэг шөнийг хамтдаа өнгөрөөж байсан эсхийг нь асуусан. Даниэл ч энэхүү асуултанд нь тийм хэмээн хариулсан байдаг. Харин энэ үед нь Ашли огцом ууралж Даниэл тандан чамааг ийм зүйл хийж байсныг огт мэдээгүй юм байна. Чи надад хизээч ийм зүйл хийж байгаагүй гэж хэлсэн биз дээ гэж хэлчихэд уурлаад ширээнээс босоод явчихсан. Ширээнээс босож явсныхаа дараа Ашли Даниэл руу араас нь мессеж илгээн Даниэлийг худалж хуурмаг хүүхэн хэмээн дуудаж эхэлсэн ба удалгүй Даниэл Ашлигийн араас гарч тэд бусад хүмүүсээс зайдуу 20 минут хоорондоо ярилцсныхаа дараа буцаад Даниэлийн найзууд дээр эргэж ирсэн. За тэд буцаж ирэх үедээ хоорондоо эвлэрсэн мэт харагдчихснаас гадна яг л юуж болоогүй мэт бие биетэйгээ тэврэлдэн
буцаад л найзуудынхаа хамтаар хөгжилдөж эхэлсэн. Ингээд тэд тэрхүү баарандаа хэсэг хугацааг өнгөрөөснийхөө дараа бүгдээрээ гэртээ харьцахаар болж харин Даниэл Ашли хоёр Даниэлийн найз Тейлорын гэрт очиж хонохоор болцгоон тэд хамтдаа Тейлорын гэр рүү явцгаасан. Гэртээ ирсэн даруйда Тейлор найз залуугийнхаа хамтаар унтахаар унтлахын өрөөндөө орсон бол харин Даниэл Ашли хоёр тэдний унтлахын өрөөний хажуу талд байх өөр нэгэн унтлахын өрөөнд орж амарцгаахаар болсон. За шүн дундын үед Тейлорын найз залуу нэгэн бүдэг бадаг чимээнээр сэрсэн байдаг. Энэ үед Тейлорын найз залуу Тейлорыг ч мөн татан сэрээгээд тэрхүү чимээг сонсуулсан. Тэд эхэндээ юун чимээ хажуу талын өрөөнөөс нь гараад байгааг гайхан хэсэг тэрхүү чимээг сонсон хэвтэж агаад тэрхүү чимээ хин нэгэн бэлгийн харьцаанд орж байгаа юм шиг сонсогдохоор нь хоёулаа тайвшраад Даниэл Ашли хоёр л завгүй байгаа юм байна хэмээн хоорондоо ярилцсан. Инээлцээр буцаад унтаад өгсөн. За ингээд дараагийн өдөр нь болж Тейлор босоод өглөөний цагаа уучгаад Даниэлийг сэрхийг хүлээсэн ч тэр огт сэрэхгүй байсан. Тейлор ч ихэндээ нэг их зүйл бодлого тэгж яагаад сэрэх байлгүйгээд тоогоогүй. Гэтэл өдрийн 1 цаг 30 минут болсон хэдий ч Даниэл огт өрөөнөөсөө гарч ирээгүй. Тиймээс Тейлор Даниэлийг сэрээж цай уулгахыг хэмээн бодоод өрөөнд нь яваад ортол Даниэл орон дээрээ байгаагүй ба Тейлор өрөөнд явж орон Даниэлийн унтжсэн орны цаад тал руу өнгийгөө тартал Даниэл шалан дээр тэр чигтээ цуснд будагдсан байдалтай хэвтжсэн. Цаашлаад хин нэг нь Даниэлийн дээрээс нь хүнжлөөр бүтээн орхисон байсан. За Тейлор Даниэлийг хэд хэдэн удаа нэрээр нь дуудан түүнийг сэрэхийг оролцсон боловч мэдээж Даниэл ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Тиймээс Тейлор Австралийн шуурхай албаны 000 дугаарлуу залхан болсон явдлыг тайлбарлаж дуудлага өгсөн байдаг. Цагдаагийн ажилтнууд Тейлорын өгсөн дуудлагын дагуу тэр дорн Тейлорын гэрт ирсэн бөгөөд айл хэдийн амьсгал хураасан Даниэлийн цогцыг олсон. Мөрдөгчд болон түргэний ажилтнууд хэрэг гарсан газарт ирэх үед Даниэлийн нүүр болон хүзүү хэсэг нь тэр чигтээ хөхөрч авдан танигдахааргүй болсон. Хамар болон амнаас нь их хэмжээний цус гарсан. Цаашлаад амьсгал хураагаад нэлээд хэдэн цаг өнгөрсөн бололтой бүх бие нь хөшөөд хөрчихсөн байдалтай байсан. Мөрдөгчд хэргийн газар ирсэн даруйда Даниэлийн биеийг задлан шинжилгээнд оруулахаар шүүх эмнэлэг рүү илгээсэн бөгөөд задлан шинжилгээний хариугаар Даниэлийн үхлийн шалтгааныг толгойдоо гадны биетээр цохиулан хүнд гэмтэл авснаас мөн амьсгал дутагдсанаас болж нас барсан хэмээн тогтоосон байдаг. Гэхдээ өөр нэгэн аимшигтай зүйл нь гэвэл гэмт хэрэгтэн Даниэлийн толгой руу ямар нэгэн зүйлээр бол цохоогүй харин гараа атгаж агаад эмэгтэйг нас барах хүртэл нь нүүрлэн цохон зодсон байсан. Цаашлаад Даниэлийг чимээ гаргуулахгүй тулд гараараа амийг нь таглаж агаад амьсгал хураах хүртэл нь хэрцгийгээр зодон тамлсан. За ерөн задлан шинжилгээний хариугч хүлээх шаардлагагүй Даниэлийн цогцыг харахад л Даниэлийн үхэл гадны нөлөөтэй гэдг нь харагдчихсэн тул мөрдөгчд тэр дорн мөрдлөгөө эхлүүлэн шалгаж эхэлсэн. Ингээд мэдээж 33 настай Ашли Гади Даниэлийн амь насаа алдсан гэмт хэргийн гол сэжигтэн болсон гэдэг нь ойлгомжтой. Угаасаа Ашлигаас өөр гэмт хэрэгтнэр сэжиглэхээр ямар ч хүн байгаагүй. Ашли Даниэлийг амь насаа алдахаас өмнө түүнтэй хамт байсан. Цаашлаад хэргийн газраас зугтсан. Мөн Тейлорын гэрт хин нэгэн гаднаас хүчээр нэвтрэн орж ирсэн гэх ямар ч уул мөр байгаагүй. Дээрээс нь мөрдөгчд Ашлигийн хурууны хээг Даниэл Ашли хоёрын унтжсэн унтлахын өрөөний цонхон дээр хаа сайгүй байгаа гэдгийг нь олж илрүүлсэн. Тэгэхээр Ашли Даниэлийн амь насыг хөнөөчхөд цонхоор гарн зугтсан байх өндөр боломжтой гэсэн үг. За ингээд мөрдөгчд Ашлиг баривчилж байцаалт авахаар түүнийг хайсан боловч Ашли айл хэдийн алга болчихсон байсан. Мөрдөгчд хамгийн эхлээд Ашлигийн ээжтэй нь уулзсан ба Даниэлийн цогцос олдохоос хэдхэн цагийн өмнө буюу өглөөний 9 цаг 30 минутанд Ашли ээжтэйгээ уцаар ярьсан байсан. Тухайн үед тэрээр хэлэхдээ өчигдөр шөнө Даниэл бит хоёр хамт унтаагүй. Даниэл секс хийхийг хүссэн боловч би татгалцсан. Тэгээд би Даниэлийн байсан өрөөнөөс гараад өөр өрөөнд орж унтсан. Өглөөс ирээд Даниэлийн өрөөнд орж иртэл тэр аль хэдийн үхчихсэн байсан. Би үнэхээр энэ бүхэнд ямар ч хамааралгүй. Би яг одоо юу хийх ёстой вэ хэмээн ээжтэйгээ уцаар ярьсан байдаг. За мөрдөгчд Ашлиг гэрэн сурвалжилж эхэлснээс хойш 2 хоногийн дараа түүнийг New South Wales байх Blue Mountains гэх газар нэгэн хад ихтэй уулын орой дээр байж байхад нь олсон. Мөрдөгчдийг түүнд ойртой очих үед Ашли зүгтгаар оролдож, уулан даврагтаа ашигладаг багаж хэрэгслүүд,
олсон ашиглан баг багаар доошлсоор ямар ч байсан цагдаагийн ажилтнууд түүнд хүрч чадхааргүй байрлалд очин олсноосоо зүгтсэн. За Ашли ганц л буруу үйлдэл хийвэл олсон айл эсвэл бэхэлгийн тасарч тэр чигтээ доош унахаар байсан тул мөрдөгчөд гэмт хэрэгтнүүдтэй ажилдаг мэрэгжлийн сэтгэл зүйчдийг дуудан сэтгэл зүйн эмчнэр Ашлитэй бүтэн 12 цагийн турш ярилцсны эцэст цагдаагийн ажилтнууд Ашлиг татан дээш гаргаж аюултай нөхцөл байдлаас холдуулж чадсан. Ингээд мөрдөгчөд тэр дорн Ашлиг Даниэлийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийн гол сэжигтнэр татан баривчилж түүнийг байцааж эхэлсэн байдаг. За мөрдөгчөд Ашлигаас байцаалт аван түүний өнгөрсөн амьдралыг судалж явах үедээ хэд хэдэн аимшигтай зүйлсийг мөн олж илрүүлсэн. Даниэл Ашлигийн цорын ганц хохирогч байгаагүй. Ашлийн өмнө нь маш олон удаа эмэгтэйчүүдэд бие махбодын хүчирхийлэл үйлдсэн хэрэгээр шүүхэд дуудагдчихсэн. 2016 оноос 2021 оны хооронд л гэхэд нийт 5 эмэгтэй түүнийг цагдаад өгөн өргөдөл гаргасан байдаг. 2021 онд Ашлигийн экс найз охин Ашлиг өөрийг нь араас нь нууцаар даган мөрдөж, сүрдүүлж, бие махбодын хүчирхийлэл үзүүлж, алхаар завдсан гэх хэрэгээр өргөдөл гарган шүүхэд өгсөн ба шүүхээс Ашлиг ердөө л олон нийтийн ажил хийлгэх шийдвэр гаргасан. За үүний дараа 2022 онд Даниэлтай уулзахаас өмнөхөн Ашли нэгэн эмэгтэйд бие махбодын хүчирхийлэл үзүүлж, зодож танхаарсан хэрэгээр хэдхэн сар шоронд суучхад гарч ирсэн. Ингээд Ашли 20 газраас суллагдсныхаа дараахан Даниэлтай танилцсан юм байлээ. Цаашлаад Ашлигийн өөр нэгэн экс найз охин нь олон нийтийн хэрэгслээр ил гарan Ашлигийн үнэн төрхийг нийтэд дэлгэсэн. Энэхүү эмэгтэй Ашлитэй 3 сарын турш хосуудын харилцаатай байсан ба эхэндээ Ашли яг л түүний насан туршдаа мөрөөдөж явсан мөрөөдлийн залуу шиг л аашилдаг байсан. Ашлигийн энэхүү хуурамч төрхөнд хуурцсан эмэгтэй түүнд баг багаар дасан дууралж эхэлсэн ба энэ үеэс эхлэн Ашлигийн зан аш огцом өөрчлөгдөж Ашли эмэгтэйг яг л өөрийн хүсэлснээрээ байлгахаар оролдож эхэлсэн. Сүүлдээ тэрхүү эмэгтэй Ашлигийн үхнээс зөрөн эсэргүүцэл үзүүлэх үед Ашли эмэгтэйг зоддог болсон. Харин эмэгтэйд гар хүрснийхаа дараа Ашли урдны халамжтай сайн найз залуугийн дүрээ эсгэж түүний өмнө өвдөх сөгдөн уучлалт гуйж дахиж хизээж ийм үйлдэл гаргахгүй хэмээн амлалт өгөх болсон ба энэхүү явдал нь байнга давтагдах болсон байдаг. Тиймээс тэрхүү эмэгтэй Ашлигаас бүр мөсөн салахаар шийдсэн. Гэтэл 2021 оны 7 дугаар сард буюу Ашлигийн экс найз охин Ашлигаас салаад удаагүй байх үедээ аавтайгаа хамт гэртээ байж идэл Ашли гэрт нь нууцаар нэвтрэн эмэгтэйн өрөөнд нь ороод ирсэн. Ингээд Ашли тэр дороо эмэгтэйг барьж аван амыг нь таглаж агаад толгоогоор нь шал мөргүүлж хоолойг нь боож эхэлсэн ба тухайн үед хэдийгээр эмэгтэйн аав нь гэртээ байсан ч байшингийнхаа эсрэг талд эмэгтэйн өрөөнөөс мэлийн хол байсан. Дээрээс нь Ашли эмэгтэйг дуу гаргуулахгүй тулд амыг нь таглажсан байсан тул аав нь эхэндээ юу ч мэдээгүй. Ашлид зодуулж авах явцдаа эмэгтэй арай хийж гарнаас нь мултран хажуу талынхаа өрөөрөө гүйж ороод дотроос нь хаалгаад хөвгчээд аавыгаа дуудан сагдаа дууд хэмээн орилж эхэлсэн. Харин энэ үед аав нь сагдаа дуудаж харин Ашли гэрээс нь гарна зугтсан байдаг. За хамгийн хачирхалтай нь хэдийгээр эмэгтэй Ашлиг цагдаа дууган шүүхэд өргөдөл гаргасан боловч шүүхээс Ашлиг батлан даалтаар суулалчихсан. Ашлигийн экс найз охины хэлж байгаагаар бол хэрвээ тэр өдөр Ашлигийн гарнаас мултарч өөр өрөөнд орж амжаагүй байсан бол Ашли өөрийг нь алах хүртлээр огт зогсохгүй байсан гэдэгт огт эргэлзэхгүй байгаа талаараа хэлсэн байдаг. За энэ бүх аимшигтай явдлын дараа Даниэлийн гэр бүлийнхэн болон найз нөхд нь ямар ихээр уу гашууд автсан гэдг нь бол ойлгомжтой. Ашли эцсээ хүртэл өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээгөөгүй, яагаад Даниэлийн амь насыг хөнөөсөн талаараа ч тайлбарлаагүй, өөрийгөө гин буруугүй хэмээн гүрээсээр л байсан. Даниэлийн гэр бүлийнхэн нэгэн ярилцлаганда яагаад Ашлиг их энхүү аратан Даниэлийн амь насыг хөнөөсөн талаар мэдхийг бас түүнийг зохих ялаа аван насаараа хийсэн үйлдэлтэй харамсаж торны цаан суугаасаа хэмээн бодож байгаа талаараа ярьсан байдаг. Гэтэл Ашли Даниэлийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийн сэжигтнээр шоронд орон шүүх хурлаа хүлээн хоригдож явах үедээ буюу 2024 оны 4-р сарын 6-нд хэрэг гарснаас 1 жил 4 сарын дараа 20 хүрээндөө амь насаа алдсан байдалтай олдсон. Яг одоогийн байдлаар бол түүний үхлийн шалтгаан нь тодорхой болоогүй байгаа. Цагдаагийн газраас хэргийг шалган мөрдөж байгаа гэсэн хариу өгсөн.
Гэхдээ ер нь бол Ашли өөрийн амь нацыг хөнөөсөн байх 99% магадлалтай гэж шинжээчид үзэж байгаа юм байна. За өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн хэрэг энэ хүрээ дуусж байна. Дөнгөж 31 настай ямар ч гим зэмгүй залуухан эмэгтэй ийм аимшигтай араатны гарт ийм хэрцгийгээр амнасаа алдна гэдэг бол үнэхээр харамсалтай. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож ийн өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг болвол лайкаа дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл авчих болно шүү. Ингээд дараагийн 7 хоногт шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай.